Сайн байцгаана уу? Зүүн хүрээд Ачаалын эдийн дэрэгдэх зүүрээ Мадрей подкастын хамт олон энэтхэг улс руу зарцсан аяллахаа тэмдэглэлийг товтлон тойвон болгон хүргэж байгаадаа таатай байна. Эхлээд гомон хамбламаас гавжид тушаагдсан хадгаа аваад за тэгээ гаяад ирсэн гол шалтгаан бол Монгол улсад түүхэн тэмдэглэн үлдэх нэгэн сайхан үйл явдал болсонтой холбогдуулан Шамдуу Бодгая руу үлгийн жолоогоо залсан юм аа. За тэгээд бид бүхний Бодгаяад ирсэн гол шалтгаан бол Бодгаяад орших Махабодhi суурганы гороон замд байдаг төв тэлэр жадам судрыг бичин байршуулсан байдаг. Үүнд Монгол улсаас түүхэнд анх удаа зүүн хүрээд Ачаалан хийд маань гороон замд Бурхан багш ялцсан ширчэндөө буюу бэлгийн зүрхэн судрыг өндөр гиганы соён бичгээр болон дөрвөлжин үсэг за тэгээ уугарж Монгол бичгээр бичин байршуулсан үйл явдал юм аа. За өглөө өний мэндийг хүргэе та бүхэнд. Өнөөдөр бид нар маш чухал үгэлийг эхлүүлэхээр энэ төрөн цуглараад байна. Өнөөдөр манай зүүн хүрээд Ачаалын хийдээс Бүдэн Дэнтэг улсын Бихар мужид Бурхан багшийн төгс гэгэрсэн их суурганд нэг гороонд бэлэг баримтын судрыг залхаар ингээд тэр цуглараад байна. Энэ ажиллагааг нээхээр зүүн хүрээд Ачаалын хийдийн хамал лам, тэргүүн хамал лам, цорж лам, ловн лам за мөн зүүн хүрээд Ачаалын хийдийн ород төвшин баяр хаармгаа тэр бүгд морилсан байна. Ингээд хамгаад микрофоноо шилжүүлье. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр их буянтай сайхан өдөр тохиж байна. Бурхан багшийн гэгэрсийн ариун газар бид цуглараад байна. Ямар учраас цугласан бэ гэхээр бэлэг баримтын судар соён өндөргөнөөс соён дөрвөлжин уугарж Монгол бичгээр хийсэн юм аа. Энийг нээх ажиллагаа дөрөлцсөн та бүхэн Монголын сүсгтэй олныг төлөөлж та бүхэн дамныг төлөөлж ингээд бид бүхэн ирсэн байгаад их баяртай байна. Энэ Монголын түүхэнд бас их ховор тохиолдох юм үйл явдал юм. Энд өөр гадаадын орнодоос юм алгаа зөвхөн Монголоос анхныхын давж байгаа юм байна. Энүүгээр яг онцлогтой ингээд бид өнөөдөр төрийн толгойгоо залаа энэ сайхан үйлийг хийхээр цуглаад байна. Энэ үйлсийг бүтээхэд манай энд Монголоос эмтгс байгаа элчин сайд маш их зүтгэл гаргасныг бас тэмдэглэх хэрэгтэй. За энэ Бодгаягийн захиргааныханд бас бидийг дэмжиж бидний өсөлтөд хүлээж авч энэ сан газраа өгсөнд бас талархаж байгаагаа хэлье. За ингээд нээлттэй ажиллагаа эхлэл бэлэн болсон юм хэлье. Сүүжээ дэгийн дэжээ. Долообын санжаанд өөрсөө. Таны жосоче даги жосоче безононje долообын санжаанд өөрсөө. Жосоче чанала жосоче таны жосоче даги жосоче долообын санжаанд өөрсөө. Devada devi joda nambar jurji simja tamje donga jeju da war jurji simja tamje donga mebe devada me da war jurji simja tamje nerin chanda ne tambar dan war jurji simja tamje devada devi joda nambar jurji simja tamje donga jeju da war jurji simja tamje donga me da war jurji simja tamje nerin chanda ne tambar dan war jurji simja tamje devada devi joda nambar jurji simja tamje 동아 메베 대와다 메라워 주지기 심자 탐제 내린 차다 내단 벌베 단양다 내워 주리자 두제 번째 메시 점절랑 아이는 말레얀다 주제비 좀더 거제는 들시소서 제메도 다를 디제지다 잠바데야 산자신점이 개발바이 도관난데 신나게 불쇼 마사반다 다가다이 땀거라라 나만달라 건너야한다야 제마제 마가나가 오네 서른 시제도 주신지에 염다 찬사도 그러나 바람에 대해 배우도 준다나 마시 바로도 치미니 뭐 준다나 마시 아, это
우선 소강과 와서 제레와다 지대 선제관 받으면 소문바 산대와다 담아제대 장아와 등이지 등기를 다시 와워 이티니 월단 비서라메야와 지대 선단다 신다다 미치고 저제단 버지고건 다시 제도 등이지 등기를 다시 예와보 긴단다 버제던 대회 다시 줘 미탄 다탄 남아야 제제비 저제저랑 어서 시던 버지시 등이지 등기를 다시 소문바 За тэгээд бид бүгдийн подкастад бүтээсэн Алтан самрын маань нээлтийн үйл ажиллагаа амжилттай сайхан болж өндөрлж байна. Энэ үйл явдал бол Монголын бурхны шний түүхэнд тодор бичигдэх түүхэн мөч байлаа. Энэхүү ажил эрэгт чин сэтгэлээсээ тослож дэмжиж хамтран ажилласан Монгол улсаас бүгд найрамдах энэтхэг улсад суугаа элчин сайд болон Подкаягийн захиргааны хамт олон мөн Монгол бичиг өндөргийний зохиосон соён болон дөрвөлжин үсгээр бичсэн зүүн үрээд арчуулын хийдийн маань бурханчлам эрдэнэ билэг түүнчлэн холбогдох бүхий л хүмүүст талархал илэрхийлье. Энэхүү буянд үйлсийн үрээр хамаг амтан амар амгалан буян гიშгэн дэлгэрж байх болтугай гэсэн үлзийтэй сайхан өрөөлөөр энэ удаагийнхаа дугаарыг энэ хүрээ жаргаж байна. Та бүхний буян заяа дэлгэрж явах болтугай.